Танд Монгол шуудангаас илгээнд ирсэн бэ? Аваа за. Баярлалаа. Залуучуудын наадмын урилга маань шүү дээ. За үүнийг хамт олондоо хүргэж боломжтой. Гадаад байгаа найзтай хэлчихнэ. Урилга хүргэнэ. Тано. За сайн уу найз? Сайн байна уу? Тэгээ манай ангийнхны залуучуудын наадмын маань урилга ирсэн байна. Зохион байгуулах. Тэгээ хамгийн түрүүнд найзтай бас урилгын хүргэх гээд холбогдож байна. За баярлалаа. Тэгээд урилгыг хүлээн авлаа. Ингээд ангийн хамт олондоо болсон ингээд жилийн зохион байгуулж байгаа бүх найзуудтай ингээд анги хамт олондоо ингээд сайхан наадаж, сайхан дурсам бүтээх хийх хүсье. Ингээд удаан удаагүй анги хамт олондоо ингээд цэнхэр бэлгсээр уулзж байгаадаа маш их баяртай, маш их тоглож байна. Ингээд энэ удаагийн наадамд хүрэлцэн очиж амжихгүй гэсэн дараагийн наадам болсон зохион байгуулсан бүх юм өөрийн биеэрээ оролцох болно. Маш их нэртэй наадам болж байна. Ингээд сайхан наадаар нутгийнхаа зам болсондоо нутгийнхаа маш артай шүү. Ингээд сайхан наадаар гэж хүсье. За бид бүхэн 1995-аас 2003 оны төгсөлтийнхэн байгаа. Тэгээд нэгийн А бүлгийг 12 багш мандаа авч, нэгийн Б бүлгийг 16 багш мандаа авч байсан. За тэгээд нодлон бид бүхэн 2002 оны төгсөлтөөс залуучуудын наадмын шилжээ явах цамаа хүлээн аваад энэ жил бид бүхэн зохион байгуулахаар ингээ урилга ангийнханд хамт олондоо гардуулаад зохион байгуулалтын ажилдаа ороо явж байна. Энэ чимэд иржийг хараа. Голтой хөөргөн зөө. Хүүхдээсэн шүү. Тэгээд энэтэй порнныхоо овцыг ч өмсөөгөө. Шар барам өмсөө тэр. Ганга яг ардлын хэдэн 5 хүүхэд бүр хамгийн өндөр нь шүү. Ганцаар гаргаад өндрүүдийн зогсооцсон. Алтан чимиг инх чаргал хоёр суудаг гэдэг. Ард нь оюусрын хинтээс би хишиг доржтой суудаг байсан шүү дээ. Хишиг доржтой суудаг. Чаргал ус хоёр гэдэг хоёр ижил нэг айлын хоёр хүүхэд байлаа. Би чи хишиг доржиг ингэдэг байсан. Морь зураа суудаг хишиг дорж. Ингээд хичээл хийхгүй морь зураад одоо тэгээд мундаг уяач залуу шүү дээ. Тий, тэгэхээр нь уурлаад хичээлээ хийхгүйгээс хаяа цохиж авна. Энд чинь уурлаад морь зураа суун. Гоё хичээлээ заадаг байсан шүү дээ. Багшаа харсаар агаад багш болно гэж бодоод ер нь тэгээд багш болсон үедээ би. Мундаг мэрэгжлийн бас авсан хүмүүс байна тий. Манай ангийнхан чинь. Ламач бас багш яваад байна. Хийж байгаа даа. Багш нийгмийн ажилтдаг хийгээд. За өө манай багш гэхдээ яг хിവэрэ байна тий. Яг энэ юун дээр болохоор ангийн дараач их юм бэсэ. Үлзээ хоёр ирсэн байж тээ тий. Үлзээ хоёр. Хааг байлуу энэ үед чи. Үгүй цааны 1 2 3 дугаар ангитай. Тийм байлуу. Тэгээд шилжээ явах чинь нөгөө хин үлзээр. Үлзээ хаан болсон байна. Үлзээ 90 энэ хараа цэцэг нь хараа янзын там. Энэ үү шүү үлзээ. Бүр энэ болно. Энэ шүү. Үлзээ. Хөрхөп. Ингэдэг хүүхдээсэн шүү дээ. Дарга. Юм л даргаар явсан байж шүү. Дарга байж ингэдэг хүүхдээсэн. Манай ингээ энэ их хамглан Монголын хоёр чинь гэр бүл болоод манай ангиас хос төрсөн айгу. Манай хамгийн эцсийн хос тий. Харин тийм. Айгу мундаг итгэвтэй. Ой, тэр манай их ирж штэ. Талан хооч хицүүхэн хичээлэн хамтрандаа хавтаач сурагчийн хувцасаар ижилдэн гойсон сургуулийн амьдрал эндүүдаас чи За ирэм дээ. За бүгдээр багш дээр очие. Хадгалж яа
Ачаал эрдмийн замыг дагаад арван зүгтээ замнан лодоод удам нутагтаа таран цоосанч очрон залхын юрол байна. За сайн байцгаана уу? 1995-аас 2003 оны төгсөгч Батхан Жаргал байна. За бид нар 1995 онд 2 бүлэгтэй Аривжир багш, Ариун Тий багш гээд 2 багшийн удирдлагын дор 1-р ангидаа хорж исэн. Бидний сургуульд орох үед дөнгөж сум шинээр нүгээд ирчихсэн. Бид мориор тэмээгээр ингээд нөгөө хичээл сургуульдаа явдаг үеэсэн. 1-р ангид элсэн суралцахтаа бол Орос боромтой баг сүүлийн төгсөгчд байх. Тэгээд тухайн үед бидний 1-р ангид элсэн суралцаад бага ангид суралцж байхад бол сум нүгээл тэгэл манай сум чи шин суманд сууршаад нэг тийм ороо босгоо уяалаа. Тэгээд тухайн үед миний тод сандаг юм гэвэл бид нар бол бензин колонкл гэж л байгаагүй. Тэ том пошигнуудаас ах нар маань өвөө маань тэгэл шаланкаар ингэж доош нь гоожуулаад тэгэл бас литрийн бензин зардаг тухай уяалаа. За тэр цаг үед бол бид нар худагч гэж байсангүй дээ баг. Тэгээд бүгдээрээ өвлийн үйлрэлт бол анги хамт олноороо нийлээл, найз нөхдөөрөө нийлээд ингээд цасаа бас ээлжилж аваал тэ ингээд нөхрөлдөг байлаа. Тэгээд яг амьдралын энэ цаг үед нөхөрсөн найзууд бас насан үрдийн найзууд байдаг юм болов уу гэж би боддог. Одоотой харьцуулахад бол маш их өөрчлөгдсөн. Тэр үед манай сургууль зөвхөн нэг давхар дотор байр гэж аахгүй, дотор байр нь зөвхөн спорт заалныхаа нэг ингээд нөгөө тасалгаа хэсэгт ингээд байдаг байсан. Тэнд ингээд нөгөө эрэгтэй эмэгтэйгээр ингээд холилдсон. Яг тийм үед бид нар ингээд нөгөө анх сургуульд орж исэн. Одоо бол би өөрөө хамгийн газар доторын улсын бяцаагчаар ажилладаг. Маш их зүйл өөрчлөгдсөн гэж бодож байгаа. Дотор байр маань тусдаа 2 давхар сургуультай эмнэлэг тэр үед гэрт байдаг байсан бол одоо 2 давхар байртай болчихсон. Ингээд айгуу гоё өргөжөнд хилээд ингээд сум маань бас хөгжиж цэцэгтэй явж байгаа. Манай төгсөгчид чинь бас их сонин давуу талтай. Тухайн үеийн төгсөгчд маань эрэгтэй төгсөгчд их зөөхөнтэй голцоо эмэгтэй хүмүүс байдаг. Тэгээ эмэгтэй хүмүүс чинь бас нандан бас хоорондоо холбогдох тий. Одоо ер нь жаргал зовлонгоо ярилцчих тал дээр илүү давуу талтай байдаг. Тэгээд бид нар зөөгөн ч гэсэн хөвгүүдээ бас айгуу маш их хүндэлдэг ийм хамт олон байгаа. Тэгээ нэгнийхээ жаргал зовлонг бол бид нар тодорхой хэмжээнд өөрсдийнхөө хэмжээнд бол маш сайн хуваалцдаг хамт олон гэж хэлмээр байна. Бихэнд цэнхэрсэн хурууны минхээ үсгдийн төвтөртэйгэн хоцордоо тохон сэмэрсэн дүрмд хувцас минь тааныхаа хүрттэйгэн арахгүй дүлцээ сүлчийн дурсан ч хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдөрөө энсэн дондан бит нэзмэстэй нартасан гэрэл самбармэ юусэн сарын тэгэн мөнхөрдөө намайг сургасан багш нар минь юродын харцтайгаа үнсэт хоцордоо сүлчийн орсон ч хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдөрөө ансан дондан бид нэрмэстэй. Сайн байцгаана уу эдгээр найзуудаа. Одоогоос бид 30 жилийн өмнө
Төрлөх сургууль сумынхаа түүхэн 8 жилийн дунд сургуульд 1-р ангид орж исэн. Өмнөөс хойш зөндөө цаг хугацаа өнгөрчээ. Тэгээд нутагтаа ирээгүй бас удсан байна. Найзуудтайгаа уулзах, дурсамж үлдээхэд их таатай гоё байна. Тэгээ хангаадаа мөргөөд анги хамт олноороо дахин ийм гоё дурсамжийг бүтээж агаад тэгэхээр баяртай байна. Өнөөдөр бид дурсамж хичээлээ заалгаад энэ ангид ирээд байж байгаадаа маш их баяртай байна. Олон жилийн дараачаар сургууль дээрээ ирлээ. Тэгээд сургууль маань болохоор зэрэг ийм шин сургуультай болсон байна. Тэгээд анх удаа ирж байна. Маш гоё байна. Өмнө нь болохоор зэрэг бид нэр хуучин сургууль дээрээ биднийг сурж явах үед бол ингээ галалдаг байсан. Тэгээд нөгөө дотроо ингээд анги дотроо нөгөө халан ингээ халдаг. Тэгэл бид нар завсар хичээлээ ингээд хийж байгаа дараал завсарлагаар очиод нөгөө хандаа бөөнөр ингээд дулаацдаг байсан. Тэр ингээд санаанд орж ин. Тэгээд ямар ч байсан одоо бол тийм нэг хан мананд дулаалцахааргүй ийм гой сургуультай болсон байна. Тэгээд сургууль дээр ирсэн маш гоё байна. Багш нартайгаа уулзлаа, ангийнхантайгаа уулзлаа. Үнэхээр гоё байна. Хөгжилтэй сайхан байна. Нэгийн ангид ариунтын багш ангид орж исэн 20 гаруй сурагчтай ерөнхийдөө хөгүүд цөөнтэй охтууд олонтой тийм ангид сурж исэн. Тэгээд 1 2 3 дугаар ангидаа суралцаж байгаа Төв аймаг руу шилжсэн. Тэгээд анх шилжиж очиод ангийнхаа хамт олныг багшаагаа маш их санаж исэн. Тэгээд энд Баянжуулд сурж байхдаа ангийнхаа нэлээд онц сурлагтан байсан. Тэгээд шилжиж очиод нөгөө 1 жил ангийнхнаагаа санаад багшаагаа санаад жоохон дүм маань буурч исэн. Тэгээд ер нь багшаагаа байнга хичээл заахыг харж багшийнхаа тэр сайхан хайр халамжинд аягүй инхрэлж өссөн хүүхдээсэн. Тэгээд нөгөө багшаагаа харсаар хагаад би багш болно доо гэж аягүй их мөрөөддөг байсан. За гэтэл нөгөө 10 дараа ингээд төгсөөд мэрэгжил сонгохдоо жоохон алдаа хийгээд банк санхүүгийн мэрэгчлэр ингээд юу атсан сурсан. За тэгээд сурч төгсчөөд 12 3 жил банкны салбарт ажиллаж агаад ер нь нөгөө багын мөрөөдөл бол банк цэд зүрхэнд ингэ байдаг юм билээ л дээ. Тэгээд нэг өдөр шийдвэр гаргаад 2 жилийн өмнө оройгоор суралцаад багангийн багш мэрэгчлэр зоригтойгоор бүр суралцаад багангийн багш мэрэгжил эзэмшээд юу асан багшгээ ингээд багш болчоо сууж байгаадаа маш их баяртай байгаа. Би чинь гэхдээ нөгөө юу яасан шүү дээ. Нэг 2 3 жил хийсэн байхгүй. Тэгээд тэр нэг яг гоо дурсамж бол байна л да. Тэгээд үеийнхээ найзуудыг ингээд сэтгэлд бол ингээд шууд хараад ингээд таниад сэтгэлд үлдсэн болохоор шууд тандим байх. Эхлээд танихгүй байх гэж бодож исэн чинь тэгээд яг хараад найзуудаа таниал эхэлсэн л дээ. Бид нар бол сум нүүжирж явах үеийн тэгээд галалдаг, галгаатай, хүүтэн, тоггүй тэгэл эсгийн хуталтай хичээлд явдаг байсан. Тэгээд 3 ээлжээр хичээлдэг байсан тэр үед. Тэгээ манай анги их орой хамгийн оройн хичээлдэг байсан. Оройн ангид нь тэгээд тарахад бөөнөрөө хөтөлцөөл бие бинийгээ октоудаа манай ангийн бандэр хөргөж өгдөг байсан. Тэр их санаанд орж байна. Өнөөдөр ерөөсөө өмнөх сургуультай холбоотой айгүй дурсамжиж орж иж нэг чинь ярьцлага өгсөн чинь нэг тийм дурсамж санаад буухгүйсэн чи өнөөдөр тэр галж байсан, эсгээ гуталтай явдаг байсан, бие бинээ хөргөж өгдөг байсан. Тэгээд тиймэрхүү дурсамжууд орж иж байна. 95 онд анх А үсгээ ингээд заалгаад ингээд сурж исэн бол энэ жил 27 жилийн дараа гээд багштайгаа уулзаад анхны хичээлд нь суухад бүр өөрөө ирэхгүй бүр баярлж байна л да. Бүр яг л нөгөө бага насандаа очсон юм шиг баяр хөөр дүүрэн тэгээд нөгөө ширээнийхээ найз би ч одоо 3 дугаар салаанд юу яадаг байлаа салааны дарга хийдэг байлаа. Тэгээд нилээ дөрсгүй хитэн бандрага бас нилээ хөөрхөн шоглждаг тийм л охин байлаа да. Ер нь ангийнх маань өөрчлөгдсөн байсан. Манай ангийн нэг банд айгүй их өөрчлөгдсөн байсан. Манай ангийн нэмд орж гээд айгүй хөдөлгөөнтэй айгүй сахилгагүй тийм намхаан бор банд байсан чи айгүй өндөр болцсон айгүй намдуухан дөлгөөн болцсон байсан. Тэрийг тэгсэн чи ангийнхантайгаа уулзсан чи нэмд оржийг би ерөөсөө тэр нэг багийнхан тэр хөдөлгөөнтэй тэр жижигнэр ингээд хүн ерөөсөө яа тийм ээ 8 дугаар ангийнханы 8-ын уулзалт гэдэг чи өөрөө юм сони юм билээ шүү дээ. Хичнээн том болцсон, хичнээн
мундаг мэрэгчлээ мундаг хүмүүс болцсон дийг ерөөсөө хүн мэддэг юм байна. Ерөөсөө тэр 8 жилд байсан, багт байсан, 4-р ангид байсан ч юм уу 1-р ангид байснараа л хүүхдүүдийг ерөөсөө яг төсөөлдөг. Яг тэр үедээ л буцаад хүн яг очичдөг юм билээ. Яг тэрүүгээр л төсөөлөд идэв юм билээ. Ангийнхныгаа. Тэгээд 8-р ангигээ төгсөхдөө бид нэг бөөнөр ингээд цуглаад хангаа явж исэн. Тэгэд нэг 69 дээр ингээд бөөнөрөө суугаад буцаад ирсэн чи бид нар нэг машин олдохгүй бөөнөрөө ингээд хангаагаас нааш халахад харанхуй шин халахж ирж байсан. Тэгээ ер нь их дурсамжтай. Тэгэл бөөнөрөө хангаа иргэдэг өдөр тэгж халахад тэгэл наашаа халахж ирж байсан. Тэгээ ер нь 1-8 хүртэл байсан болохоор зэрэг ангийнхныхаа ерөнхийдөө бүгдийг бараг мэднэ. Тэгээд ер нь их дурсамжтай зүйлүүд ер нь их хөгжилтэй зүйлүүд бас их болдог байсан. Аривжир багштай нэгэн бай ангид сурдаг байлаа. Манай гэр эндээс ойрхон хөдөө байдаг байсан болохоор би маштай өдөр болгон хичээлдээ явдаг байсан. Нэг тийм цэнхэр дээлтэй хөвгт өдөр болгон морой хичээлдээ явдаг байлаа. Тэгээд өглөө ирээд морой айлын хашаанд тавьчаад буцаад хичээлдээ таарад морой унаад гэлөөгөө ганцаараа тавьчихдаг. Ер нь бол морин нэлээд сайн хөвгтэйсэн. Хурдны морь зураас нэлээд ундаг байлаа. За тэгээд манай ангид чинь нэлээд олуулаа байсан юм а тухайн үед нэг 30 гаруй хүүхдүүд байдаг гэсэн. Манай ангийн одоо тухайн үед чинь хамгийн зүггүй хүүхэд нь Бацорог гээд хүүхэд байсан. Тэгээ одоо өнөөдөр маань тэр уулзалтандаа ирээгүй байна. Маш тийм зүггүй хүүхэд байлаа. Манай ангийн хамгийн онц сурдаг хүүхэд бол Чулуун Чимэг гээд охин байсан манай ангийн. Чулуун Чимэг маань одоо Солонгос улсад гэр бүлийн хамтаар ажиллаж амьдардаг. Мөн Бүжинл хам гээд бас айгүй онц сурдаг охтууд нэлээдгүй байдаг байсан манай ангийнхан. Ер нь бол бага ангид байсан. Гэхдээ би бас сурлага спортороос чамгүй сайн амжилт гаргадаг. Бас дажгүй сайн анги байсан гэж бодож байна. Манай анги бол би ч одоо нөгөө 1 2 3 дугаар ангидаа суучаад манай үеийнхэн ч баргалж намайг танихгүй байхдаг гэл айгүйх боддог гэсэн чинь юу манайхын 1 2 дугаар ангидаа аюу дот нэг гэсэн сэтгэлтэй яг нэг чиглэлж явдаг хүүхдүүдтэйгээ бүгднтэй найз хичээлээ тараал өдөржингөө өнжүүлэхийн гудамжин дээс юу гар бөмбөг тоглоол ороо болохоор бөөнрөө цуглаал ингээл тоглодог байсан. Тэгээд ерөөсөө ангийнхан маань ерөөсөө намайг мартаагүй ингээл нэлээд хэдэн жилийн дараа суралцчаад ингээд ирэхэд юу тотн айгүй манай ангийн шиг тогтохон штэ гэл ингээл хүлээж аваад айгүй танилцуулаад хүүшээ ингээд ингэж өөрчлөгдсөн байж тээ тэр ээжтэй энэ ээжтэй гэл зарим нөр танихгүй болцсон сая уулзалтаар ороод ирээд болол бүгднтэй эргэж холбоотой болсондоо баяртай байна. Ангийнхаа нийт найзуудаа үе тэнгийнхэндээ цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Одоо манайх ангиас туслахаар зэрэг ирч чадаагүй гадаадад ажиллаж байгаа, ажиллаж амьдарч байгаа хоёр нэлээд олон хүүхдүүд байгаа. Тэд нар маань ирсэнгөө бусдууд нь бол бүгдөө ирлээ. Тэгээд ангийнхандаа маш их баярлаа. Өнөөдрийн арга хэмжээ маш сайхан болж байна. Тэгээд нутгийнхандаа нутаг орн маань бол ер нь сайхан хөгжиж байна. Сургууль маань их гоё болсон байна. Бидний сурж авах үеэс бүр их сайхан болсон байна. Нутаг орн маань ер нь их сайхан болсон байна. Ер нь Баян хэмжүүлийн усуд сэтгэл сайтай, цагаахан, айгүй зохион байгуулалттай тийм усуд байдаг. Тэгээд нийт Баян хэмжүүлчүүдтэй эрүүл энх, саруул сайхны бүхнийг нийт ард иргэдтэй хүсэж байна.